Таны хувьд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дээр ямар байр суурьтай байгаа вэ? Парламентын дархлааны асуудал яригдчихэв. Энд дээр та бас нэлээд ширүүн байр суурь. Сая чуулган дээр байр суурь илэрхийлсэн. Ер нь яг өнөөдрийн ерөнхийлөгч өргөн байр суурь улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудал нь чухал байна уу? Парламентын дархлааны асуудал яригдаад байна уу? Энд дээр таны хувьд ер нь Ёс зүйн асуудал чухал байгаа. Парламент өөрөө л шийдэх ёстой шүү. Ёс зүйн асуудал өөрөө хуульчлах ёстой. Тэгэхээр одоо яг энэ хууль нь өнөөдөр парламентын ёс зүйн асуудлыг зэгцлэхтэй гол учир нь байгаа мó эсвэл одоо дотоод үг санзангоо зохицуулахтай чухал нь байгаа даа мó энэ дээр бас та тайлбар өгч. Таны хувьд одоо яг мэдээж гишүүн бүх өөр өөрийн байр суурьтай байгаа. Би бол парламентын дархлаанд халдах тал нь давмгайлж байна л гэж харж байна. Тэгэхээр ер нь Монголын ерөнхийлөгчийн хамгийн газрын ажилтнууд нь бас нам босох хэрэгтэй гэдгийг та бас хэлж энэ яагаад гэдэг дээр тайлбар өгч. Гэхдээ ерөнхийлөгч нам босон чинь ажилчид нам бослох хэрэгтэй гэдэг үгүй юу? Би буруу яриад байна уу? Шинэ засгийн газрын томилгоон дээр таны хувьд ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Таны хувьд одоо бас албатай тэмцэх газарт өгсөн хэрэгүүд нь ямар шатнд явж болох ч тэр бас мэдүүлэг өгсөн гэдэг нь хэлсэн. Учир л өөрөө томилгоогоо хийж чадсангүй. За баярлалаа. Өчтөр таны хувьд албатай тэмцэхтэр мэдүүлэг өгсөн үү? Өгсөн. 4 цаг өгсөн. Таны өөрийнхөө өгсөн баримтын дагуу юу өөр хэрэг дээр үү? Өөрийнхөө өгсөн баримтын дагуу. За баярлалаа. За баярлалаа.